Бидэнд ийм багнын диаграм өгөгдсөн байна. Улирал дундын болон жилийн эцсийн шалгалтын оноо гэсэн байна. Ийм тэнхлэг нь босоо тэнхлэгт оноог үзүүлж хөх баган дундын шалгалтын шар нь улирлын эцсийн оноо байна. Тэгээд Надягийн оноо дундын шалгалтаас эцсийн шалгалтанд хідээр өссөн бэ гэж асуусан байгаа. Тэгэхээр Надяг харъя. Асуусан хүн маань энэ байна. Надя. Түүний дундын шалгалтанд авсан оноо эцсийн шалгалтанд хідээр өссөн бэ гэдгийг сонирхож байгаа. Дундын шалгалтын оноо хөх, эцсийн шалгалтын оноо шараар зурагдсан байна. Тэгэхээр тэр нүдэн баримжаагаар бол 75 оноо авсан байна. Харин эцсийн шалгалтанд тэр 85 оноо авсан юм шиг байна. Тиймээс түүний оноо 10-аар нэмэгдсэн юм шиг байна. Тэгэхээр 10 оноо. Ахад нэг юу бодъё? Хэдэн сурагчийн дундын шалгалтын оноо эцсийн шалгалтанд өссөн бэ? Дундын шалгалтаас оноо нь өссөн байхын тулд шар багна буюу эцсийн шалгалтын онооны багна нь дундын шалгалтын багнаас өндөр байна гэсэн үг. Брандоны оноо дундын шалгалтаас өссөн байна. Венесагийн оноо бас өссөн байна. Даниэлийн оноо мөн өссөн. Кевин дундын шалгалтаас эцсийн шалгалтанд өссөн. Вильям эцсийн шалгалтандаа дундын шалгалтаас бага оноо авсан байна. Дундын шалгалттай харьцуулахад эцсийн шалгалтанд оноо нь сайжирсан сурагчдын тоо гэхээр 4 сурагч байна.